гэтэл ядуурд ганц нэгэн байдан бодохгүй эзний мадыг бүтэн жил хариулдаг байлаа. Аргатны уяаднорон хоосон ядуур эзний дон гойдоггүй өвчин эмс нэрвэж байлаа. Хэрэг харуу өртөө удааны хавцыг задгуудна гэдэг ядуурд хүн хэвчээ. Амин зодог болж ирсэн хитэмадын эзэн татвар хаттаа. Ятадын шунахай худалдаачид Монгол орноор хэрэн хичээжиж арга түмнийг сорон мөлсөөр байлаа. Монгол 19-20 дугаар зууны заагдэр ятадын худалдааны олон зуун пүүс ажиллаж тэдгээрийн нэгэн жилийн гүйдгээ хэдэн 10 сая зам мөнгөнд хүрч байлаа. Саяас дэш мөнгөн рублийн хөрөнгөтэй 30 гаруй том пүүс байснаас зөвхөн даашинхүүгийн пүүс гэхэд 40 саяын хөрөнгөтэй байлаа. Ян шиндэ пүүсч түүнээс тутахааргүй байжээ. Энэ хоёр пүүсийн баяныг монголчууд зүйргэж хэлэхдээ даашинхүү нь хүрээнээс Бээжин хүртэлх замыг 50 бангийн юмбуугаар хожиж чадна. Ян шиндэ пүүс тэр замын турш хос тэнэгнүүд нь зогсож чадна гэдэг байлаа. Ятадын худалдаач түүхийдийг монголчуудаас хит хям дүнээр авч өөрийн бараг өндөр үнээр худалдан арга түмний сорон мөлсөөр байлаа. Шийдхэн анх төлөвлөсөн боинсын пүүс. Майдрэйдин хэлсэнээр Монголын арга түмний нуруунд дээр дааж давхын аргагүй ачаавдан нэгсээр байлаа. Янгын 1912 оны байдлаар зөвхөн Төшөөдхөн аймгийн 17 хошуу ятад худалдаачдад эсхүү нийлүүлэн бүгд 23,000 гаруй зам мөнгөний дөр төлөх байлаа. Нийслэл хүрээний сонин бичигт тэр үед бичснийг үзвэл гадаадд төлөх Монголын өр гүйцэд бусны дээгэр 30 сая зам мөнгө хүрчээ. Энэ үрийг зөвхөн хоньорог явбал тэр үед Монгол хүмүүр 20 хон төлөх байлаа. 19-р зууны 2 дугаар хагасаас эхлэн Монгол орн олон улсын капиталистд захад зээл аажмаар татагдан орж байлаа. Америк, Герман, хаан толсууд гадаадын бус худалдаачид Монголын хямд түүхийдийн захад зээл рүү шунхайрын өөрсөж байлаа. Монгол гэдэг нийгмийг 19-р зууны эхлэлтийн тус улсын мөдөдөөс 18 жил ажиллахдаа гүйцэд бус мэдээгээр 10,471,000 Мексик долларын матж ашиглажээ. Баштахын Герман гарагтай хөрөнгөсөн фон Гротрихч 90 годын алсны баялагийг уудалж зөвхөн нэг удаа 4 тонн хагасаас зээлжээ. Эднэр Монголоос авсан алтан Петербург хотоор дамжуулан Амстердам, Берлин, Парист аваачжээ. Ятадуудаа надайхын чулуун нүрсийг хумхорын малтаж богдын хүрээ надайхын хооронд нүрсэгсэн даачаа тэрэг зай завсаргүй хөжгөж байлаа. Горхийн бомбгор гэдэг газраас ятадууд бас бодор авч байжээ. Энэ бол зөвхөн хитгэн баримт.
Монгол орноос Эрдэнэ соёлын өхөр тэрэг Тэмийн Жингэр зөвхөн харин шунхай худалдаачдад шамлалтай байлаа. Тиймээс чиг бааш гэгч Америк хүн Монголын баялагийг ахиухан зөөж яваачихын тулд төмөрдөн тэрхийг санаахаж байжээ. Улс орны хамаг баялагийг бүтээгч хөдөлмөрчин ардын амьдрал дөрөвсөн эцэцгийн албан татвар ноёд баялагын их хөрийг төлөх чадвараар алдар байлаа. Түүхийн баримт үүнийг өгүүлжээ. Засагасан цэрэнгийн гадраас хошууны ард үгээгүр Жамиал дөхөд хөрөхийн мэдүүлсэн энэхүү бичигт Мадан огт барж байгаа чигдсэн улсын дотроос урд жилийн үеэс хойш энэ завсар хүртэл турж өгсөн хүний тоо бүгд 245 болов гэж мэдэгдсэн байна. Гүн мандрагчны тамгаас өөрийн хошууны өрх хамыг тодорхойлж мэдүүлсэн бичигт өөрөдөө гойломчлын одож сурж өгч аюул өгсөн тохиолдож тусвар үгүй болсон зэргийг хасаад одоо ч хүн хошууны бүү өрхийн тоо 9 хүн хошууны хүн ам дэмэг 60 хүн ирээд байгаа үгийг гаргаж чуулганы тэргүүнд мэдээлжээ. Монгол орн хөдөлмөрийн хүний үгийг тохиолсрол өнөөдөр гацангийн орн болжээ. Ардууд явнарын ядуурын хоосорсноос ноёдын ордох хомсдож байсан боловч хятадууд албан татвар урд төлбөрийг үргэлж нэмэгдүүлж байна. Ардууд үүнийг хүлцэн тэвчиж байсан гэж үү? Автомобиль үйлдэл эцсийн худалдаачид монгол хүний дээрх хэн гарсараа байна. Дотоодын шархар хятадын дардагч давхарсан хэрэглээ. Богдсон хааны төр аргасны тэмцлийг өрөвшүүл ял шийтгэлэрэн зогсоох гэж чармаж байдаг. Амбасидор хөвгөл бүрдсэн зэрэгүүд Яадлын харьяас багмад ёсны зэрэг удаадаараа босон тэмцэж ёсны дотор хамгийн зөсөн байгуулалттай 1914 онд дамжин Сүхбаатарын өдрөглөөр Божир өвдөнд гарсан хөдөлгөөн байлаа. Замбуудын хорвоогийн энэ шудрагш амьдралаас гаргах арга даанч алга гэж юу?